Хуульч шуухай цалин хүс бас уурын талаар танилцуулж байна. Цалин хүс нь үндсэн цалин, нэмэгдэл хүс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшуулсаас бүрдэнэ. Цалин хүс гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсний төлөө ажилтнанд ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр олгож буй төлбөр юм. Үндсэн цалин гэдэг нь тухайн аж ахуйн нэгж байгууллагад зохих журмаар тогтоогдсон албан тушаалын цалин юм. Нэмэгдэл хүс гэдэгт ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил албан тушаал хавсран буюу хослон ажилласан, эзгүй байгаа ажилтны үүргийг орлон гүйцэтгсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгсэн, шөнийн болон илүү цагаар нийтээр амрах баярын өдөр, 7 хоногийн амралтын өдөр ажилласан тохиолдолд үндсэн цалингаас тооцсон олгож буй цалин хөлсийг хамааруулна. Нэмэгдэл гэж ажилтны мэргэжлийн ур чадвар, ажлын байрны зохион байгуулалт, хөдөлмөрийн нөхцлөөс хамаарах хүчин зүйлсийг харуулсан тогтоосон цалин хөлсийг ойлгоно. Харин шагнал урамшуулалт гэж цалингийн болон ашигын сан, бусад их үүсвэрээс ажилтанд олгож буй олгуурыг хэлнэ. Цалин хөлсний хэмжээг тогтооход баримтлах зарчмыг танилцуулъя. Ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны цалин хөлсний хэмжээ адил байна. Хүн амын амжиргааны үртгийн өөрчлөлт, инфляцийн түвшнийг харгалзана. Ажилтны ур чадварын түвшин, гүйцэтгэл, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулна. Хүйсээр болон бусад үндслэлээр ялгуурлан гадуурхахгүй. Цалин хөлсийг тооцох аргачлал ил тод ойлгомжтой байна. Цалин хөлсний зохицуулалтын талаар танилцуулъя. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн цалин хөлсний талаар дундаж цалин хөлс тодорхойлох болон ажилтны мэргэжлийн зэрэг тогтоох, олгох, баталгаажуулах нийтлэг журмыг батална. Цалин хөлсний зохицуулалтыг хийдэг дараагийн байгууллага нь үндэсний хороо юм. Үндэсний хороо цалин хөлсний талаар цалин хөлс тогтоох, хөдөлмөрийн норматив боловсруулах, ажил мэргэжлийн стандарт боловсруулах аргачлалыг батална. Цалин хөлсний зохицуулалтыг хийдэг өөр нэг тал нь ажил олгогч байна. Ажил олгогч хууль тогтоомж хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцүүлэн цалин хөлсний талаар хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг баталж мөрдүүлнэ. Үүнд ажил мэргэжлийн жагсаалтад, ажлын байрны тодорхойлолтод, салбарын хөдөлмөрийн жишг нормативыг тухайн салбарын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн тогтоож болно гэж хуульд заасантай нийцсэн хөдөлмөрийн норматив. Цалин хөлсний журам хамаарна. Цалин хөлс олгох талаар мөн хуулиар зохицуулсан байдаг. Цалин хөлсийг сард 2-оос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсвэл хөдөлмөрийн гэрээнд тусгана. Цалин хөлс олгох өдөр нь 7 хоног бүрийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр тааруул өмнөх ажлын өдөрт шилжүүлнэ. Ажил олгогч ажилтнанд цалин хөлс олгох бүрт тухайн хугацаанд олгуул зохих цалин хөлсний бүрэлдэхүүн, суудлын хэмжээ, түүний үндэслэл, олгосон цалин хөлсний хэмжээг бичгээр эсвэл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. Түүнчлэн талууд тохиролцсны үндсэн дээр ажилтны цалин хөлсийг цаг өдөр 7 хоногоор тооцсон олгож болно. Ажилтны хүсэлтээр цалин хөлсийг нь урьдчилан олгож болно. Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч цалин хөлсийг ажилтнанд өөрт нь олгоно. Хууль тогтоомжийн дагуу олгуул зохих цалин хөлс олгуурыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй. Эсвэл хууль тогтоомж хөдөлмөрийн гэрээгээр тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол буруутай этгээдэд хөдөлмөрийн тухай хууль, зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт туслах малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болно гэж заасан ба үүнээс бусад тохиолдолд ажилтны үндсэн цалин, ээлжийн амралтын цалин, нэмэгдэл хөлс олгуурыг мөнгөн хэлбэрээр үндэсний мөнгөн тэмдэгтээр олгоно. Үргэлжлүүлэн хөдөлмөрийн нормативын талаар танилцуулъя. Ажил олгогч ажиллах хүчний тоог төлөвлөх, ажиллах хүчний тоог ажил мэргэжлэр тогтоох, хийснээр цалин хөлс олгох зорилгоор хөдөлмөрийн норматив баталж мөрдүүлж болно. Ажил олгогч хөдөлмөрийн норматив тогтоохдоо ажилтны төлөөлөгч, үйлдвэрчний эвлэл, хэрв ийм байгууллага байхгүй бол ажилтны төлөөлөгчийн саналыг авна. Хөдөлмөрийн норматив тогтоохдоо дундаж түвшний хөдөлмөрийн бүтээмжтэй ажилтны дадлага туршлагад үндэслэнэ. Өмнө нь хэлсэнчлэн салбарын хөдөлмөрийн жишг нормативыг тухайн салбарын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн тогтоож болно. Түүнчлэн салбар дундын хөдөлмөрийн жишг нормативыг хөдөлмөрийн болон тухайн салбарын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүд хамтран тогтоож болно. Ажил олгогч хуульд өөрөөр заагаагүй бол үндсэн цалинг ажлын байрны шинжилгээ үнэлгээ, эсвэл ажилтны ур чадварт үндэслэн цагаар хийснээр бусад хэлбэрээр тооцно. Ажил олгогч ажилтны төлөөлөгч харилцан тохиролцсон бол цалин хөлсийг аж ахуйн нэгж байгууллагын болон салбар дундын түвшинд тус хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр зохицуулж болно.
Тодорхой боловсрол тусгай мэргэжил үйл шаардлагадах энгийн ажил үүрэг гүйцэтгэхэд олгох үндсэн цалингийн нэг цагт ногдох доод хэмжээг үндэсний хороо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль заасны дагуу тогтооно. Ажил олгогч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үндсэн цалин тогтоохыг хориглоно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбар дундын хамтын хэлэлцээрээр үндэсний хороо тогтоосон хэмжээнээс нэмэгдүүлэн тогтоосон бол түүнийг дагаж мөрдөнө. Ажилтны ур чадварын, ажилласан жилийн, мэргэжлийн зэргийн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны болон бусад нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно. Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1.5 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно. 7 хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1.5 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно. Шөнийн цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1.2 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно. Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 2 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно. Ажилтныг илүү цагаар 7 хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр шөнийн цагт ажилласан бол дурдсан нэмэгдэл хөлс дээр шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно. Ажилтнад эзгүй байгаа ажилтны үүргийг төр орлон гүйцэтгсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгсэний болон бусад нэмэгдэл хөлсний хэмжээг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно. Ажлын бүтэн бус цагийн ажилтнад эдгээр нь нэгэн адил хамаарна. Ажилтныг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагт ажиллавал шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нэмж олгоно. Ээлжээр ажилладаг ажилтны ээлж 7 хоногийн амралтын болон нийтээр амрах баярын өдөр таарсан бол нэмэгдэл хөлс олохгүй. Харин хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр нэмэгдэл хөлс тогтоож болно. Ээлжийн амралтын цалинг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцож болгоно. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтнад ээлжийн амралтын цалинг 1.5 дахин нэмэгдүүлж болгоно. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд дуусгуур болж байгаа ажилтнад ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж цалин болгоно. Ажлын бүтэн бус цагийн ажилтны цагаар болон хийснээр тооцох цалингийн нэгжийн үнэлгээ нь ижил ажлын байранд бүтэн цагаар ажилладаг ажилтныхаас багагүй байна. Ажлын бүтэн бус цагийн ажилтны цалин хөлсийг гүйцэтгсэн ажлын хэмжээ, эсвэл ажилласан цагаар нь тооцож ажилтнтай тохиролцсон хугацаанд болгоно. 1 сараас дээш хугацаагаар ажиллах бүтэн бус цагийн ажилтны цалин хөлсийг сард 2-оос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд болгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсвэл хөдөлмөрийн гэрээнд тусгасны дагуу олгож болно. Туслах малчин зөвшөөрсөн бол түүний цалин хөлсний 30-аас илүүгүй хувийг мөнгөн бус хэлбэрээр олгож болно. Мөнгөн бус хэлбэрээр олгох цалин хөлс нь чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн, мал, бусад эд хөрөнгө байж болох бөгөөд тэдгээрийн үнийг зах зээлийн дунджаас илүүгүй байхаар тооцно. Мөнгөн бус хэлбэрээр олгох цалин хөлс нь тамхи, согтууруулах ундаа, бүх төрлийн эм, хуулиар хориглосон эд зүйл, бараа бүтээгдэхүүн, тусгай зөвшөөрөлтөй худалдах бараа бүтээгдэхүүн олгохыг хориглоно. Олгуурын талаар танилцуулъя. Олгуур гэдэг нь ажилтнуудаас хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гүйцэтгээгүй. Эсвэл ажил үүргээ гүйцэтгэхдээ ажилтны өөрийн гаргасан зардлыг ажил олгогчоос нөхөн олгох ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг харуулсан. Хууль тогтоомжид заасны дагуу нэмэгдэл болгон олгож байгаа мөнгийг хэлнэ. Олгуурын хэд хэдэн төрөл байдаг ба эдгээрийн талаар дэлгэрүүлэн авч үзье. Тухайлбал ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан гэрч хохирогчийг хамгаалах арга хэмжээний дагуу ажиллаагүй. Эсвэл өөр ажилд шилжсэн үеийн цалин хөлс олгуур гэж байна. Хуульд заасан эрхийн дагуу ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд ажил олгогч ажилтанд ажиллаагүй хугацаанд нь ногдох цалин хөлстэй тэнцэх хэмжээний олгуурыг олгоно. Хууль тогтоомжийн дагуу гэрч хохирогчийн хамгаалалтад байсны улмаас ажиллаагүй хугацаанд ажилтны авах байсан цалин хөлстэй тэнцэх олгуур, эсвэл өөр ажилд шилжин ажилласны улмаас цалин хөлс нь буурсан бол цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олгуурыг ажилтанд хууль тогтоомжийн дагуу олгоно. Хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй нь ажилтны буруугаас шалтгаалаагүй бол гүйцэтгсэн ажилтанд ногдох цалин хөлс болон үндсэн цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний олгуур олгоно. Харин ажилтан өөрийн буруугаас хөдөлмөрийн нормоо биелүүлээгүй бол гүйцэтгсэн ажилтанд тохирсон цалин хөлс олгоно. Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндслэлээр ажлын цагийг нь богиносгосон ажилтны цалин хөлсийг цагаар эсвэл хийснээр нь тооцож олгох бөгөөд богиносгосон цагт ногдох цалин хөлстэй тэнцэх хэмжээний олгуурыг ажил олгогч нэмж олгоно.
Ажил олгогчоос үл шалтгаалan гэмтийн буюу давагдшгүй хүчний шинжтэй нөхцөл байдал, гамшихаас хамгаалах тухай хууль заасан аюулт үзэгдэл, эрх бүхий төрийн байгууллагын шийдвэрийн улмаас эсвэл ажилтнаас үл шалтгаалах сул зохисолтын хугацаанд түүнийг өөр ажилд шилжүүлэх боломжгүй бол түүнд үндсэн цалингийнх нь 60-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний олгуур олгох бөгөөд олгуурын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй. Сул зохисолтын хугацаанд ажилтнаар өөр ажил гүйцэтгүүлсэн бол уг ажилтнанд тохирсон цалин хөлс олгох бөгөөд цалин хөлс нь буурсан бол урьд авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олгуурыг ажил олгогч болгоно. Сул зохисолтын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөр ажил гүйцэтгэхээс татгалзсан ажилтнанд олгуур олохгүй. Улирлын шинжтэй ажил үүргийг гүйцэтгэдэг хугацаагүй хөдөлмөрийн гэрээ бүхий ажилтны ажиллаагүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож ажил олгогч төлнө. Тухайн ажилтны буруугаас сул зогссон бол түүнд олгуур олохгүй. Хөдөлмөрийн тухай хууль заасны дагуу ажилтныг өөр ажилд шилжүүлсэн хугацаанд цалин хөлс нь буурсан бол цалин хөлснийхэн зөрүүтэй тэнцэх хэмжээний олгуурыг ажил олгогч болгоно. Түүнчлэн хууль заасан донорын үүрэг гүйцэтгэх хугацаанд ажилтнанд дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олгуур олгоно. Ажил олгогч хөдөлмөрийн тухай хууль зааснаас өөр төрлийн олгуурыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоом олгож болно. Ажил олгогч нийт ажилтны цалин хөлсний хэмжээг хамтын гэрээний дагуу өөрчлөх тухай шийдвэрийг мөрдөж эхлэхээс 10 ба түүнээс дээш хоногийн өмнө нийт ажилтнанд мэдэгдэж, ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулна. Ажил олгогч ажилтны цалин хөлсийг бүрэн хэмжээгээр нь олгох бөгөөд суудгал хийж болох тохиолдлыг хуулиар зохицуулжээ. Ажилтны 1 сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээний хохирлыг ажилтнаар нөхөн төлөвлөх тухай ажил олгогчийн шийдвэр гарсан. Шүүхийн эсвэл хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагын шийдвэр хүчин төгөлдөр болсон. Ажилтнанд хөдөлмөрийн тухай хууль заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. Хууль тогтоомжид заасан бусад тохиолдолд ажил олгогч ажилтны цалин хөлсөөс суудгал хийж болно. Ажилтны 1 сарын цалин хөлснөөс хийх нийт суудгал нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хассан цалин хөлсний дүнгийн 20%-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах, эсвэл хэд хэдэн суудгал зэрэг хийх бол цалин хөлсний 50%-аас хэтрэхгүй байна. Ажилтны цалин хөлснөөс суудгал хийх тухай шийдвэр, эсвэл суудгалын хэмжээг эс зөвшөөрүүл, гомдлоо хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн тухай хууль заасны дагуу гаргах хэрэгтэй. Ажил олгогч ажилтны 1 сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирлыг нөхөн төлөвлөх тухай нэхэмжлээ шүүхэд гаргана. Хууль заасны дагуу ажилтны цалин хөлснөөс суудгал хийх тохиолдолд ажилтнанд урьдчилан мэдэгдэнэ. Танилцуулгынхаа төгсгөлд цалин хөлсний талаар зарим тоо баримтыг танилцуулъя. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнгөрсөн хугацаанд доктортой нэмэгдэж ирсэн ба тогтохдоо хэд хэдэн хүчин зүйлсийг харгалзан үздэг байна. Тухайлбал хүн амын амжиргааны доод түвшин, хөдөлмөрийн бүтээмж болон дундаж цалингийн зохистой харьцаа, нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамааран тогтоодог байна. Хөдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талд үндэсний хороо хуралдаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгааг 20%-аар нэмэгдүүлэн 792 мянган төгрөг болгохоор шийдвэрлэжээ. Үүний дагуу засгийн газрын ээлжид хуралдаанаар уг шийдвэрийг баталгаажуулсан байна. Хөдөлмөрийн хөлсний шинэ доод хэмжээ нь 2025 оны 4-р сарын 1-ээс эхлэн хэрэгжинэ. Анхаарах зүйл нь уул уурхай барилга, зам тээвэр гэгчлэн тодорхой салбаруудын хувьд салбарынхаа зохицуулалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ тогтоох эрхийг нээлттэй байлгахаар тогтсон байдаг. Хуульч шуухай цалин хөлс олгуурын талаар танилцууллаа. Хуульч шуухайтай хамт хөдөлмөрийн эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжицгөөе.